сүүлийн 2 жилийн хугацаанд л Улаанбаатар хот өөрийнх нь нөгөө төсвийг авч үлдэх юм боломж нь бүрдсэн шүү дээ. Одоо хуучин бол бараг нэг 400-аас 500 тэрбум төгрөг татуулцдаг байсан болвол яг сүүлийн 2 жил яг нөгөө өөрийнх нь төсвийг 100 авч үлдэх болсон. Тэрүүгээр хийсэн ажил нь таа бүхэн нүдэнд тэр ил байгаа. Тэрний үгээр одоо Улаанбаатар хотын нийтийн тээвэр 100 одоо энэ жил багтаа бүгд шинжлэгдэж байна. За одоо нөгөө мухар байсан замуудыг холбох ажлууд хийгдэж явж байна. Гэхдээ нөгөө 30 жилийн хугацаанд хоригдлогдсон байгаа асуудлуудыг шийдэх нь бол төсөв зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ яалчгүй одоо бид нар нөгөө Монгол улс одоо өргөн уудан газар нутагтай бид нар сумдуудын нэгэн асуудлуудыг шийдэх ёстой, хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэх ёстой. Гэхдээ өнөөдөр хүн амын 50% амьдарч байгаа. 50 байтугай дээш илүү хувь амьдарч байгаа Улаанбаатар хотын асуудлыг бид нар яг нэгдсэн зохис байдлаар шийдэхин тулд төсөв нэмэгдүүлэх шаардлагатай. Энийг хүрээнд бол яг нийт одоо Улаанбаатар хотын хөгжүүлэх сан байгуулъя гэж байна. Тэрүүгээр тодорхой хэмжээний хүүсрүүдийг шийдье гэж байна. Тэрний нэг нь одоо сая дээр яриад байгаа нүүрсний ордын асуудал бас яригдчих байгаа шиг байна. Тэр асуудал бид нар дэмжээл явах хэрэгтэй болов гэж харж байна. Яг тэр энэ асуудлыг шийдснээр одоо эн чинь яг ингээд шууд үр дүн гарахгүйчсэн магадгүй 24-өөс 28 оны хооронд 30 оны хүртэл эсвэл 50 оны хүртэл энэ үр дүн гарах болов гэж харж байна. Уучлаарай 177 тэрбум төгрөгөөр хакс кокс гартаас авна гэдэг ийм шийдвэр нийслэлийн иргэдээр гарчихсан байна. Одоо цэг дарга гарын сүсрэл хэрэгжинэ гэсэн түр ярьлаа. Тэр энэ дээр хувь гүшийн хувьд амар бодолтой байна. Та бол гэр бариулсан сонгоцсон шүү дээ. Тэгээ хакс кокс нүүр судалдаж авах асуудал юу бол хувьдаа бол дэмжихгүй байна. Тэгээ зүгээр тэрүүр хийж болох асуудал зөндөө байна. Одоо бид нар дулааны их усрын шинээр барих боломжууд байна. За угсрмал байруудын дулаалгыг шийдснээр бид нар нэлээд хэмжээний бас дулааны хэмнэлт хийх боломжууд харагдаж байгаа. За эрчим хүчний их усруудыг шийдэх боломжууд байна. Нэг ёсонд бид нар өөрснөө шийдэх боломжтой юмыг одоо тиймэрхүү байдлаар нэг зүгээр утаа 45 оноо гэж ард иргэд ч төлөх нүүрсгүй болчиход гоксноос авах гээд байгаа шүү дээ. Энийг мэдээгүй байна тийм. Тэгээ одоо мэдээгүй шүү ярьсан шүү дээ өөрөө 45 оног одоо яах юм бэ? Гал унтраахын тулд 177 тэрбумаар хагас гоксноос бүгд найр дотоод ард тусаас худалдаж авах нэ лээ. Тэгэхээр одоо яах юм бэ гэдэг асуудал яригдсан шүү дээ. Тэр айхгүйгээр төвшин гэдэг байгаа шүү дээ. Энэ өвөл болгож явахад зунг бэлтгэхгүй байсан юм бол засгийн газар засгийн газар шинэ чинь нийслэлийн шийдвэр. Эрчим хүчний сайд нь шийдээд энэ 177 тэрбум шийдчих болж байгаа юм уу? Тэгээ бүр ингээд хэвлэлээр дүүр ярьсан шүү дээ энэ асуудлыг. Туушсан одоо дахиад туршнаа гэж Улаанбаатар дээр чи харах шүү дээ. Тэгээ ер нь бол яг энэ асуудлыг бол би бол дэмжихгүй байгаа. Зөв хэвлэлээс авсан мэдээлэлүүд ил байгаа даа байхгүй.